Сайн байцгаана уу? За нэг хүн орж ирж байна. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Хугацаанаас жоохон хоцорлоо. 13 минут хоцорсон байна. Хоцорсон шалтгаан гэвэл би та нарт ингээд сахарын ялгааг, бор ба цагаан сахарын ялгааг танилцуулах гэсэн чи манай гэрт цагаан сахар байдаг бүү. Тэгээд би ерөнхийдөө ингээд үзүүлж харуулад ярих юм бол илүү ойлгомжтой болох юм болов уу гэж бодоод тэгээд гараад гүгээд дэлгүүрээс гарч юм цагаан яотан аваад, бор сахар аваад тэгээд ороод ирлээ. Тэгээд ороод ирсэн чинь жоохон хоцорсон байна. Жоохон хоцорч эхэлж байгаадаа хүлцэл өчөө. За та нар хүлээгээд байжсэнд маш их баярлалаа. Өнөөдрийнхөө лайваар би юу танилцуулах гэсэн бэ гэхээр хүмүүсийн дунд хамгийн их байдаг асуулт болохоор бор ба цагаан сахар хоорондоо ялгаатай юу? Энэ хоёрын ялгаа их байгаа юу? Зөвхөн бор сахараа хэрэглээд явхад болох уу гэсэн юм асуулт байдаг. Тэгээд энэ асуултанд хариулахын тулд энэ лайвыг хийж байна. Тэгээд миний дуу зөв сонсогдож байна уу? Хэрвээ зөв сонсогдож байгаа бол бас бичээд мэдэгдээрэй. Ягаад гэвэл би камера ийш нь урагшаага байрлуулад тэгээд өөрөө жоохон хол суудсан байгаа болохоор утсаа энд байрлуулад өөрөө жоохон хол суудсан байгаа болохоор дуу орж ирж гин үгүй юу гэдгийг бас сайн мэдэхгүй байна. Тэгэхээр дуу сонсогдож байгаа болвол надад бас мэдэгдүүлэх баярлах байна шүү. За ингээд төмөрөө өнөөдрийнхөө лайвын үндсэн сэдвээ ярилцаж эхлэе. Тэгээд энэ лайвынхаа төгсгөлд би энэний өмнөх 7 хоногт билүү зарласан байгаа. Шоколадны цуглуулга бас 100% какао нибсний бэлгийн эзэн шалгаруулъя гэж мужи мөнх чимэг сайн уу мужи мөнх сонсогдож байна уу гэж. За инхээ хай инхээ сайн сонсогдож байна гэж дуу зүгээр сонсогдож байна. Окей, сайн байна уу гэж утганоо, сайн уу? Дуу зүгээр сонсогдож байна, дуу зүгээр байна. Бот жаргал. За ашгүй дээ, тэгвэл одоо цөмөр эхэлцгээе. За би өөрөө чихрээ багсгая гэж би маш их чихэр хэргэлдэг байсан хүн. Тэгээ чихрээ багсгая гэж бодоод анх чихрээ ингээд танаж эхэлж байхад Монгол хүмүүст хэлэхээр ерөнхийдөө бол чи энэ цагаан сахараа ерөөсөө бор сахараар ингээд орлуулчихаа. Хэрвээ цагааныгаа бор сахараар орлуулчих юм бол зүгээр шүү дээ гэд ингэж ийм зөвлөгөө өгдөг хүмүүс маш их байсан. Тэгээд би бор цагаан сахар хоёр чинь нилээ ялгаагүй юм шүү, ялгаатай юм шүү гэд судалж игсний дараа энэ талаар мэддэг болсон. Тэгээд энэ талаар мэдлэгээ та нарт хүргэе. За ерөнхийдөө энэ сахарыг яаж гаргаж авдаг вэ гэхээр хамгийн түгээмэл гаргаж авдаг арга нь болохоор чихрийн нишинг гэдэг ургамлаас гаргаж авдаг. За чихрийн нишинг гэдэг ургамал эсвэл манжингаас чихрийн манжингаас гаргаж авдаг. Бусад төрлөөр бас гаргаж авах ийм боломжууд байгаа. Тэр нь болохоор наргил модны сахар гэдээ байдаг те. Coconut sugar гэдээ бас байна. За мэдээж сахарыг орлуулах зүйл нь зүгийн бал урдаг. За тэгээд энэ дундаас хамгийн түгээмэл байдгаар нь одоо энэ цагаан сахар, энэ йотон хэлбэрээр байна гэдэг чинь одоо энийг ингээ бутлах юм бол адилхан 9 чихэр болчихно гэсэн үг шүү дээ. Энэ болохоор бор 9 чихэр. Цагаан 9 чихэр, бор 9 чихэр хоёр юугаараа ялгаатай юм бэ гэхээр энийг яаж анх гаргаж авдаг юм бэ гэдгийг нь хамгийн эхлээд мэдэх хэрэгтэй болно. Тэгэхээр чихрийн нишингийг анх хурааж аваад, чихрийн нишинг гэдэг ургамлыг хурааж аваад чихрийн нишингээ ингээ бутлахаар дотроос нь ингээ шүүс ялгардаг. Ургамал учраас тэр шүүсийг нь ялгаж аваад шүүснээс нь эслэгийг нь дахиж ялгана. Тэгэхээр энэ эслэгийг нь ингээд тухайн ургамлаас ингээд эслэгийг нь ялгаад авчиж штэ. Энэ 9 чихэр гэдэг чинь ургамлын гаралтай юм болвол бидний биед хоргүй юм шүү гэсэн юм асуулт өөрөө ирэхгүй төрж байгаа. За тэрэнд бас хариулт өгнө. Тэгээд нийлээ ингээд шүүсийг нь өтгөрүүлж сиропжуулахын тулд чанаад тэгээд шингэнийг ингээд ууршуулна. Тэр нөгөө ургамлаасаа чихрийн шинг гэдэг ургамлаасаа. За тэгээд шүүсийг нь хөргөж жуулаад энэ явцдаа molasses буюу тэр нөгөө гарч байгаа тэр өтгөн хар бараан өнгийн сиропыг нь ялгаж авдаг. Одоо үлдсэн тэр нөгөө юмнаас. Тэгээ энэс хамаарад ямар төрлийн 9 чихэр гаргаж авах вэ гэдэг нь энэ явцаас одоо энэ дамжлагаас хамаарна гэсэн үг.
Тэгэхээр molasses гэж юу хэлж байна гэхээр монголоор би бурам гэж орчуулагдж байна уу гэж ингэж бодоод байд. Бурам. За энэ бурмын хэмжээ энд хэр зэрэг агуулгадж байна. Энд агуулгадж байгаа юу гэвэл бурмын одоо бүгдийг авцсан гэсэн. Бурмгүй болсон гэсэн. Одоо энэ molasses-ийн бүгдийг шүүгээд авсан гэсэн. Тэгээд дахин дамжлагаар оруулаад ингээд аваад байх тусам цайраад ингэ цагаан сахар гарч ирнэ. Харин баг зэргийн molasses ингээд агуулад бурмыг нь агуулад гаргах юм бол бор сахар гэж гарч ирнэ. За тэгээ бор сахар дотроо бас маш олон янзын ялгаатай. Жишээлбэл энэ байна. Ийм англи дээр болохоор demerara sugar гэж нэрлэдэг. Ийм бор өнгөтэй ийм элсэн чихрийг болвол илүү ийм бүдүүн тастай энэний чихрийн одоо төрөл нь. За энэс гадна light muscovado sugar гэдэг энэ байна. Одоо би шиг энэ аяг руу задлаад сая хийсэн light muscovado sugar. Энэ болвол тодорхой хэмжээгээр бурам агуулсан гэсэн үг. За тэрнээс гадна dark muscovado sugar гэдэг энэ өнгийг ингээд харьцуулаад үзтээ. Өнгийг харьцуулаад үзэхээр энэ илүү юм бор өнгөтэй байгааз гүн нилээн бор өнгөтэй байгааз. За энэ болохоор цайвардуу бор өнгөтэй байгааз. За тэгээд цагаан нь энэ байна те энд хийсэн. За энэ гэх мэтчлэн ийм олон янзын бор сахарнууд байгаа. Энэ яагаад ингэж олон янз байгаа вэ гэхээр одоо миний түрүү чинь ярьсан бурам буюу molasses-ыг нь хэр зэрэг энд үлдээсэн бэ? Үлдээхгүй гаргаж авсан уу гэдгээрээ ялгаатай. Окей. Тэгвэл бурамтай мэдээж сайн байх юм биш үү? Яагаад тэгвэл тэр чинь анх байгаа тэр боловсруулалтыг нь арай бага байгаа учраас бурамтайг нь идэж болох юм биш үү гэсэн асуулт гарч ирж байгаа. За тэр асуултанд хариулахын тулд бүгдээрээ дотор нь агуулгадж байгаа тэр бурам гэдэг зүйлтэй чи юу хамт ирээд байгаа юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй болно. За энэ бурамыг би та нарт харуулъя. Би дөнгөж сая бас авсан энэ байна. Чихрийн нишинг гэдэг маань энэ ургамал байна тий зурган дээр харагдаж байгаа. За энэ чихрийн нишингийг ингээд боловсруулж гаргаж энэ хоёр сахарыг гаргаж авсан байх нь байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ molasses гэж юу яриад байна гэдэг цөмөрөө задлж үзье. За ийм юм байгаа. Ингээ өтгөн зунгаарлцсан molasses-ны сироп буюу бурамны сироп гэдэг. Та нар зөндөө сонсч ирсэн баг. Дээр үед болохоор бас эн чинь ийм сахар хэлбрээр гэтээ ингээд бөөгнөрсөн ийм хар бурангтай юм ирдэг байсан шүү дээ. Санаж гинүү та нар. Тэр бол бурам тий. Энд бол ингээд сироп хэлбрээр нь ингээд зарагддаг. За энэ бурамны сироп. За тэгэхээр цөмөрөө энэ хоёр чухам ямар ялгаа байгаад байна? Би одоо энийгээр дандаа хүүхдүүдтэй хоол унд хийж өгөөд өөрөө хэрэглээд ээж болох уу? Өглөө кофе уухтаа энээсээ хийгээд идвэл эрүүл юм шүү. Ягаад гэвэл бурам гэж агуулгацсан учраас гэж. За тэрэнд хариулахын тулд цөмөрөө би бас нэг юм бэлдсэн. Түрүүний хэлсэнчлэн дотор нь гаццсан уу миний юу видео гаццсан уу гарч ийн үү? Гацсан юм шиг яагаад тах юм. Би одоо энэ дээр бас нөгөө лаптопн дээр харж байгаа байхгүй тэгсэн чинь миний лаптоп гаццсан. Салцсан уу би яасан? Бичээрээ. Үзэж байгаа хүн байвал туслаарай. Please. За энэ салсан юм шиг байна. Нэг гацаагүй байш шүү гэж байна. За отгоноо баярлалаа гацаагүй байна тий. За тэгвэл одоо цөмөрөө энэ задаргааг нь авч үзье. Бор сахар ямар ялгаатай вэ? Цагаан гэхээр. За би сая энд гаднаас орж ирээд энийг задлаад яг ийшээгээ 100 г сахар хэмжиж хийсэн. Ингээ харьцуулж та нарт харуулахын тулд энд 100 г сахар байгаа. Энд 100 г цагаан сахар байгаа. Энэ хоёр цагаан бор сахарт агуулгадах шимт хижээлийг нь цөмөрөө авч үзье. Тэгээ трийг нь харьцуулж байгаад сайн уу муу юу гэдгийг нь авч ярина шүү дээ. За тэгэхээр хамгийн эхлээд кальц ямар хэмжээтэйгээр агуулгаддаг вэ гэдэг үзье. Кальц бор сахарт одоо энэ 100 г бор сахарт грамм шүү дээ энэ граммаар хэмжсэн 100 г бор сахарт 83 мг юу байдаг? Кальц агуулгаддаг. Кальц. За тэгэхээр эхлээд би хэмжээсээ та нарт тайлбарлах хэрэгтэй юм байна. Грамм гэдэг чинь одоо энэ харагдаж байна тий. Энэ 83 гэдэг тоо болвол грамм биш, миллиграмм. Одоо энэ граммыг хэд хуваасны 1 миллиграмм байдаг үлээ. Тоондоо сайн хүмүүс хэлээрэй. Маш бага хэмжээ штэ. Энэ чинь 1 граммыг 1000 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээг миллиграмм гэж байгаа тий. Тэгээ бүр цааш нь ингээд хуваахаар микрограмм болоо явдаг. Тэгэхээр энэ 83 гэдэг тоо болвол энтэй харьцуулахад маш өчүүхэн ийм хэмжээ байгаамаа.
Одоо 1 грамыг 1000 хуваасны нэгтээ тэнцэх хэмжээг миллиграм гэж нэрлэж байгаа. Тэгэхээр би одоо энэ үзүүлэх байгаа энэ харьцуулт маань миллиграмаар явагдаж байна гэсэн үг. За тэгэхээр кальц энэ 100 грамм бор сахарт 83 миллиграм кальц агуулгаддаг байна. А тэгвэл цагаан сахарт хэд гэж байна? 1 гэж байна тий. Харьцангуй 2 ондоогоос окей энэ илүү юм байна гэж ойлгож байна. За тэгвэл энэ дагуулгад төмрийг аваад үзье. За цагаан сахарт 0.105 харагдаж байна уу? 0.5 мг төмөр агуулгаддаг байна. Тэгвэл бор сахарт 0.71 мг өчөөхөө хэмжээтэй. Гэхдээ би энэ дандаа ямар тоог нь төвөрлж та нарт хүргэж байгаа вэ гэхээр бүхэл тоо. Одоо жишээ нь маш олон ийм тоонууд байгаа байхгүй 0, 100, 000 тэгэд 0 мянганы тэгэд гэх тэрийг би үлдээсэн дандаа ийм аль болоход бүхэл одоо жишээ нь бүхэл тоо байна 0 0.1 тэд ч юм уу тий. За ингээд төмөр бас ялгаатай яасан бор сахар нь илүү болж таарлаа. Дараагийн үзэх зүйл нь болохоор магний гэж байна. За магниг авч үзье. Монголоор англиар бол магнезиум гэдэг, монголоор магний гэж орчуулдаг юм байлээ. За магнига тавья. Бор сахар дээр хэд байх нь вэ? Бор сахар дээр 9 мг. Цагаан сахар 100 мг хэд агуулгадаг байх нь вэ? Магнезиум байхгүй. Ямар ч магнезиум байхгүй. За дараагийнх нь калий гэж байна. Цагаан сахарт 2 мг калий агуулгаддаг бол 100 мг 100 г бор сахарт 133 мг калий агуулгаддаг байна. Бас ялгаатай. Дахиад энэ тал ялж байна тийм үү? Энэ хоёрыг ингээ харьцуулах юм бол. За тэгээд бусад юунууд байгаа юм. Бусад төрлийн амин дэмүүд байгаа юм. Бусад төрлийн амин дэмийг би танарт харуулах гэхээр дандаа маш бага хэмжээтэй 0.100-ны хэд болоо явчихаар чинь. Одоо энийг чинь грамаар үзээд энийг миллиграмаар 1000 хуваасны 1 гэсэн хэмжигдэхүүнээр үзэхээр тэрийг баг тооцоод хэрэггүй болчихж байгаа. Тэгэхээр хамгийн бүхэл тоотоогоор нь би энэ витамин B4-ийг оруулсан. Витамин B дуушлаараа энэ дээр бор сахарын дээр 100 г бор сахарт 2.3 мг B4 витамин амин дэм агуулгаддаг бол цагаан сахарт байхгүй. За ингээд харьцуулахтаар яалтчгүй бор сахар нь илүү юм шиг харагдаж байна тийм үү? За бор сахар байна. Би энэ бор сахар чинь ийм юмнуудыг агуулад байгаа юм чинь би бор сахараа өдөр болгон хэрэглэе л да гэсэн юм асуулт гарч ирж байгаа. Үнэхээр тийм одоо ингээд цаанаас нь хэмжээд ингээд гаргаад ирчихээр бор дээр агуулгадж байгаа нөгөө энэ молосс чинь энэ сахарт арай илүү агуулгадаад байгаа болохоор энэ чинь юуг агуулж байна вэ гэхээр энэ юмнуудыг энэ шимт хичээлүүдийг агуулад байна шүү дээ. Тийм болохоор энэ бор сахараа хэрэглэх юм шүү гэхээр нэг талаас тийм үгүй л тийм. Гэхдээ бас нэг юм байна. Нэг юмыг бодолцох хэрэгтэй. Юуг бодолцох хэрэгтэй вэ гэхээр энэ сахар гэдэг зүйлийн чинь бүрдүүлж байгаа юм нь юу вэ гэхээр 50% фруктоз, 50% глюкоз гэсэн хоёр ийм нэгжээс бүрддэг хоёр зүйлээс. Энэ хоёрыг бүрдүүлж яж яана миний өсвнаад ах, өсвнжрээд ах. Миний бичсэн тоон дээр харагдаж байна тий. 50% фруктоз, 50% глюкоз. За энэ глюкоз, фруктоз гэсэн хоёр нэгжээс хоёулаа адилхан бүрдэнэ. Одоо энэ цагаан сахар ч гэсэн эндээс бүрдэнэ. Бор сахар ч гэсэн энэс бүрдэнэ. Гэхдээ энэ дээр нарай жоохон нэмэлт шимт хичээлүүд агуулгдсан байгаа. За тэгээд энэ молассыг хэр зэрэг их хэмжээтэйгээр агуулж байна вэ гэдгээс хамаарат ерөнхийд нь аваад үзэхэд энэ бор сахар нь бол 5-аас 6.5% бурам энэ бурам агуулгаддаг. Маш бага байгаа. Бага хэмжээтэй байгаа. Ийм агуул. Цагаанд бол энэ бурам агуулаагүй гэсэн үг. За тэгэхээр энэ хоёр цаашаа хүний биед орохоор энэ хоёр сахар адилхан хэмжээгээр цаашаага задрах явц нь адилхан. За тэгвэл яаж задардаг юм бэ гэдгийг би өмнө нь бас өөр лайваар хийгээд харуулсан. Залхуурахгүй бол ороод үзээрэй. Хэрвээ шинээр орж ирж байгаа хүмүүс байвал би дахиад тайлбарлая. За энэ одоо бид нарын гидс хоол боловсруулах юу вэ те? Гидс эрхтэн байна. Би бол нэшээ бал авч ирээ сууя гэж бодчих. За одоохон би бал аваад ирээ за. За хүрээд ирлээ би. Бал санал аваад ирлээ. Сая өвдгөө дараа суусан чи өвдгөө өвдсөн. За энэ ингээ хоол боловсруулах эрхтний цөмөрөө ингээ харцгаая. Бид нарын ингээ хэрглэж байгаа энэ сахарыг одоо хоолнд хүнсэнд оруулаад хүн хэрэглэлээ гэж бодъё л доо. Тэгэхээр амд бол янз бүрийн энзим буюу бид нар энзайм гэж нэрлэдэг монгол нэршил нь болохоор эсгэг гэж нэрлэдэг юм билээ.
энзим буюу энзимыг одоо бас өөрөөр юу гэж хэрлэдэг фермент гэдэг те. Тэр аманд байгаа тэр хоол боловсруулах энзимийн ачаар эдгээр чинь анханасаа ингээд задраад цаашаа яваад задраад энэ хоёр нэгж болж тусад нь ингээд салж бич цаашаа хүний биед боловсрож цаашаага боловсрохтно гэсэн үг. Тэгэхээр эсгэгүүдийн ачаар ингээд цааш нь яваад хүний биед одоо хүний хэрглэж байгаа бүх төрлийн нүүрс ус нь яваанда глюкоз гэсэн юм нэгж болоод ингэж задарсныхаа дараа энэ нарийн гидснээс шимэгдээд бусад эд эрхтнүүдэд очино. Гэтэл энийг чинь бүрдүүлж байгаа нэг хэсэг нь фруктоз гэж бас нэг юмас бүрдээд байгаа шүү дээ. Ганцхан дан глюкоз биш фруктоз. Тэгтэл фруктоз нь эндээс шимэгдэхгүй. Маш бага хэмжээний эндээс шимэгдээд үлдсэн хэсэг нь элгээр дамжиж заавал ингэж цааш нь боловсрдог. Илэг болохоор чи хүний ингээд идж байгаа хүмүүсийг боловсруулж, шүүж, одоо детокс хийдэг юм эрхтэн шүү дээ. Тэгэхээр энэ илгээр дамжина гэсэн үг. За тэгвэл энэ илгээр дамжихаараа яагаад гэдэм бэ гэхээр энэ илэг чинь угаасаа ачаалтаа ажиллаж байгаа. Дээрээс нь их хэмжээний фруктоз өгөхөөр энэ илэг чинь яадаг вэ гэхээр тэр их хэмжээний орж ирсэн энэ одоо сахар чинь дотроо фруктоз агуулж штэ. Энэ фруктозыг яадаг вэ гэхээр өөх болгож өөр дээрээ хуримтлуулна. Ингээ дараа дахин боловсруул задлах гэдэг. За тэгэхээр илэг өөхлөлттэй илэг гэдгийн талаар би өмнө бас ярьж ирсэн. Тэ өөхлөлттэй илэг юунаас үүсдэг вэ гэхээр алкогол буюу согтууруулах ундаанаас одоо илэгний өөхлөлт үүсдэг. Тэгээд тэрнээс гадна энэ фруктозны хит их фруктоз хэрэглэснээс илгэн дээр одоо ингэж өөх тос үүсдэг. Энэ өөх тос үүсгээрээ яадаг вэ гэхээр бас цус нь бас очино. Цусан дах өөх тосны хэмжээг бас нэмэгдүүлдэг. Тийм болохоор энэ фруктоз жоохон фруктозноос одоо энэ шимд энэ ороод байгаа түрүү миний энэ ярьсан бүх шимийг энэ сахарнаас авъя гэдэг чинь нэгдүгээрт хоёр шалтгаан байна л да. Бас сахарыг болгоомжтой хэрэглэх. Яагаад тэгэхээр энэ орцонд нь энэ фруктоз гэдэг энэ сонин замаар ингэж явж боловсрдог ийм зүйл орцсон байт юм байна фруктоз гэдэг. Хоёрдугаарт фруктоз нь яадаг вэ гэхээр түрүүн хэлсэнтэй дотор эрхтнүүдийн өөхлөлтийг нэмэгдүүлдэг. Одоо ингэ дотроос хүн таргалаад байна гэдэг чинь өөхлөлт нэмэгдээд байна гэдэг чинь энэ фруктозтэй хүнс маш хэрэглэж байгааг гэсэн үг. За тэгтэл энэ юу байгаа? За хүлээж байгаараа дахиад нэг юм би та нарт ярьж өгч үзсэн. Бас нэг чухал мэдээлэл байгаа. Одоо би түрүүн хэлсэнтэй түрүүн бид нарын ярьжсэн шиг бид нарын эзэн бүх нүүрс ус цаашаага глюкоз болоод глюкозоос цуснд ингээд дамжаад тэгээд цуснаас яах вэ гэхээр бүх энэ эд эрхтнүүдэд ингээд шимэгдэнэ. Эд эрхтнүүдэд ингээд шимэгдээд бид нарын одоо эд эрхтэн илчлэгээ аваад хөдлөөд яриад одоо энэ эрч хүчтэй болоод ингээд явж гин гэсэн үг шүү дээ. Тийм чинь эрч хүч өгж байгаа юм чинь глюкоз хурдхан шиг ингээд хэрэглээд байвал яад юм бэ? Сахартай юм хэрэглэе л та гэсэн ийм юу төрж байгаа сэтгэл. За тэгвэл цус нь эндээс ингээд цуснд шимэгдэхдээ хэр хурдан одоо цус руу глюкоз бидний идсэн хоол хүнс хэр хурдан глюкоз болж шимэгдэж байгааг нь үзүүлдэг ийм үзүүлэлт байдаг. Glycemic index буюу монголоор гликемийн үзүүлэлт гэж орчуулагддаг юм билээ. Гликемийн үзүүлэлт гэдэг. Тэр бол яадаг вэ гэхээр та нар энэ сахараар хийсэн нэг сайхан юу идлээ? Маш их сахартай юм бялуу идлээ. Тэр чинь эндээс газ шимэгдээд одоо глюкоз нь газ шимэгдээд цаашаага ингээд яваад тэр хурдаг хэмждэг үзүүлэлт байхгүй. Тэгэхээр энэ сахартай юм чинь маш хурдан ингээд цаашаага глюкоз болж байна гэдэг чинь ямар муу нөлөөтэй вэ гэхээр яг ингэж ихсэн шигээ буцаагаад маш хурдан ингээд доошоо одоо цусндах сахарын хэмжээ багасна гэсэн үг. Одоо энэ эндээс чинь ингээд сахар гэдэг ингээд явж штэ тий. Сахар чинь глюкоз болж хуурлаад энийг цусны сахар гэж бас нэрлэдэг, глюкоз гэж нэрлэдэг. Цусны глюкоз нь маш хурдтайгаар ингээд цуснд глюкоз болж хувираад тэр шигээ буцаагаад тэр цусан дах глюкоз нь гинт огцон буурдаг. Ингэхэд бол хүнд ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр дахиад хурдхан шиг одоо ингээ глюкоз болж хувиргах чихэртэй хоол хүнсээ идмээр санагдана. Аль эсвэл маш хурдхан юм уур уцаар төрнө, төвлөрч чадахгүй болно. Тэрнээс гадна энэ инсулин хүний биед маш хурдан хугацаанд ялгаруулж байдаг. Тэр одоо гликемийн үзүүлэлтээр ингээд аваад үзэхээр ерөнхийдөө бүхэл төрлийн бүхэл буюу хэд боловсруулаагүй төрлийн хоол хүнс нь энэ гликемийн үзүүлэлтээр харьцангуй доогуур байдаг.
Харин хэд боловсруулсан тэр дундаа ингээ сахар агуулсан энэ гликемийн үзүүлэлт нь маш юм өндөр буюу өндөр үзүүлэлттэй гардаг. Тэгтэл фруктозыг ингээд аваад үзэхээр фруктоз их сонин. Яадаг вэ гэхээр шууд эндээс шимэгдэхгүй. Эндээс шимэгдэхгүй байгаа юм чинь одоо энэ чинь цус руу глюкоз болж орохгүй байгаа юм чинь. Эн чинь одоо сники англиар бол сники айтаахан юм биш үү гэсэн юм бодол төрж байгаа. Яагаад гэвэл юм тэр нөгөө инсулины хэмжээг дээш нь доош нь болгож нэг савлуулахгүй гэсэн үг шүү дээ. Гэхдээ илгэнд үзүүлэх ачаалал урт хугацаанд байнга хэрэглэснээрээ дотоод эрхтнүүдэд ямар үр дүн үзүүлж байгаа вэ гэдгийг нь харахаар фруктоз болвол энэ дотоод бодисын солилцоонд бас их хэмжээгээр нь байнга хэрэглэх нь бодисын солилцоонд муу ур дагавартай гэдэг нь болвол харагдсан байдаг. Тийм болохоор энэ ерөнхийдөө борыг сонгох уу, цагааныг нь сонгох уу гэдэг дээр асуулт нь биш. Бор сахара, цагаан сахара хэр зэрэг хэмжээтэй хэрэглэх вэ гэдэг дээр нь асуудал нь байгаа. Тэгэд хүмүүсийн гол төөрөгт нь болохоор бор олон гоём агуулдаг, шим тижэл агуулдаг юм чинь ерөөсөө бороо хэрэглэе гэд их хэмжээгээр бор сахарыг хэрэглээл байдагт нь асуудал байна. Харьцуулаад үзэхэд фруктоз арай биш харьцуулаад үзэхэд бор сахар нь арай илүү байна уу? Энэ ойлгомжгүй энэ хоёрыг буруу гарч тавьсан байна. Энэ хоёр чинь бол хоёулаа энд ордог шүү дээ. Бор сахар нь илүү шим тижэл агуулсан байна уу? Тийм. Цагаан сахар нь ямар нэгэн шим тижэл агуулсан байна уу гэвэл тийм. Тэгээ бодоод үзэхээр бор сахар нь илүү юм чинь бороогоо хэрэглэмээр байна гэсэн юм дүгнэлт гараад байгаа. Гэхдээ бас нэг юм байна. Сахарыг зөвхөн хэрэглээд сахараас та нарын шим тижэл авчиж болдгоо мө гэсэн асуултан дээр бас нэг хариулт өгөх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр сая ойлгомжтой боллоо тий цаашаага яаж нөлөөлдөг вэ гэдэг. Тэгвэл заавал энэ бүх шим тижээлийг одоо энэ дээр ингээд тавьсан энэ бүх шим тижээлийг энэ бор сахараар авч илгэндээ ачаал үзүүлж байсны оронд өөр хоол хүнснээс бас авч болно. Энд орсон шим тижээлээс хамгийн өндөр болох энэ кальцийг цөмөөрөө аваад үзье. Кальц. За шим тижэл бичил шим тижэл одоо макро микро гэдэг бичил шим тижэл гэдэг маань маш бага хэмжээгээр хэрэглэгддэг хүний биед ашиглагддаг хэрэгцээтэй байдаг тэр шим тижээлийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэрний нэг нь бол энэ кальц бид нарын мэддгээр эрдэс гэж байгаа. Эрдэсийг би энэ 100 г сахараа идээд энэ эрдэсийг авъя гэж бодъё. Тэгвэл яадаг байх нь цаашаа шингэцэн эн чинь цаашаа хүнд бас нөлөөтэй байдаг байх нь шүү дээ. Нэгдүгээр гликемийн үзүүлэлт талаасаа цусан дах сахарын хэмжээг маш хурдан өсгөнө. Хоёрдугаарт фруктоз дотор нь агуулдаг фруктоз. Яадаг вэ гэхээр тэр фруктоз нь илгэнд ачаал үүсгэн илгнээсээ цаашаа дотоод эрхтнүүдэд гихчлэн. Тэгвэл энэ кальцийг хүн ер нь ямар хэмжээгээр өдөрт ийм кальц авах хэрэгтэй байдаг юм бэ гэдэг ийм асуулт гарч ирнэ дээ. За тэгэхээр энэ яагаад энэ эмэгтэй ингээд гинт гарч ирээд сахар хоол хүнсний талаар яриад байгаа юм бэ гэж та бүхэн гайхаж байж магадгүй. Тэгэхээр би дундуур нь өөрийгөө танилцуулахад намайг инх зул гэдэг би сэтгүүлч мэрэгчлээ. Би одоо маш их хэмжээтэй юм хэд боловсруулсан бүтээгдэхүүн буюу сахарын их хэрэглээтэй юм байжгаад энийг ер нь багасгая гэж их боддог байсан. Тэгээ багасгая гэж бодож явсаар чаддаггүй. Ягаад гэхээр угаасаа энэ сахар одоо энэ хэд боловсруулсан энэ бүтээгдэхүүнүүд маань ерөнхийдөө ингээд хүнийг маш их дахин идэх юм дуршил төрүүлдэг ийм төрлийн хүнс шүү дээ. Одоо нэг энийг идээд ихсэн болвол дахиж идмээр санагддаг. Одоо та нар цугласан хүмүүс бол мэдж байгаа бах. Энд миний пэйж цугласан хүмүүс бол ихэнхдээ бас сахарын хэмжээгээ таны багасгая, маш их сахар өөрөө ирэхгүй идчихэд байна, маш их чихэр идчихэд байна гэсэн юм хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр би бас тийм байжгаад ер нь багасгая гээд одоо нэлээд 3 жил болж байна. Дээрээс нь би одоо Лондонд энэ шим тижэл Nutrition for Public Health буюу одоо шим тижэл олон нийтийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг талаар суралцж байгаа юм. Тэгээ энэ суралцж байгаа мэдээлэл дундаасаа бас та бүхэнд ингээд тодорхой хэмжээгээр хүргэе гэсэн юм хүсэлтэй ийм эмхтэй байгаамаа. Ингээд дундуур нь гайхаж байвал одоо орчин үед нөгөө маш олон мэдээлэл маш их тархаад энэ мэдээллийг авах интернетээс энэ зөв буруу зөв гэдээ олон мэдээлэл байгаа учраас мэдээллийн их сурвалжийг шалгах бол үнэхээр чухал байдаг. Тэгээ би болохоор мэдээллийн их сурвалж дээр бас нэлийн ач холбогдол өгдөг. Тэгээд энд ярьж байгаа энд агуулгадж байгаа энэ тоо хэмжээ энэ төр бол миний сургууль дээр үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Их Британд өнөөдөр олон нийтэд юу гэж ямар засгийн газраас ямар тоо хэмжээг санал болгодог вэ? Тэр тоо хэмжээг жишгэлж та бүхэн танилцуулж байгаа шүү. За тэгвэл
бор сахар нь 100 г бор сахарнд орж байгаа. 83 мг энэ кальцийг ингээд сайхан энэ бор сахарнаас дамжуулаад би авч болох нэ гэсэн ойлголт тань төрж гин үү. За тэгвэл тэрний аюул нь юу байдаг вэ гэхээр их хамгийн ихдээ эндээс та нар хүн өдөрт хэдэн миллиграмм кальцийг хоолноос авах хэрэгтэй байдгийн бэ гэсэн асуулт гарч ирнэ. Тийм өөр юм шиггүй. За тэгэхээр энэ бол насны тоогоор хүн болгоны бол өөр байд юм аа. Ямар хэмжээтэй кальц авах вэ гэдэг. Дундчлаад үзэхээр бол мэдэгдэнэ. Хамгийн өндөр кальцийн хэрэглээтэй хүн кальц авах хэрэгтэй хүн болохоор мэдээж хөхүүл ээжүүд байна. Яагаад гэвэл тэр ойлгомжтой тийм ээ. Энийг тайлбарлах шаардлагагүй. Хөхүүл ээж байна. Дараа нь юу байгаа? Насанд хүрсэн одоо янз бүрийн одоо disease буюу өвчтөй хүмүүс. Одоо celiac disease юм уу тий өөр төрлийн өвчтөй хүмүүс. Тэрийг нь орхиод дундчлаад авах үзэх юм бол өдөрт хүн 800 одоо эрэгтэй хүүхдийн кальц авах хэмжээ нь бол эмэгтэй хүнийхээс илүү байх хэвээр 800 мг байдаг. За тэгвэл энэ 800 мг эрэгтэй хүүхдүүдээр аваад үзэл 11-ээс 18 насны эрэгтэй хүүхдэд 800 мг кальцийг хүнсээрээ дамжуулж авах хэрэгтэй байдаг. Тэгвэл сахараар дамжуулаад тэрийг авчиж болдгоо мó гэж асуулт гарч ирж байгаа. Тэгхийн бол 1 кг одоо энэ чи хэд гэж байна? Энэ дээр грамм. За энэ 500 граммын сахар, энэ бас 500 граммын сахар. Энэ хоёрыг нийлүүлээд өдөрт нэг дор энийг ингээд хоолндоо хэрглэж байж энэ 83 гэд биш ээ хэрглэж байж энэ 80 тий энэ 83 грамм биш ээ өдөрт авах ёстой 800 мг кальцаа авч ийн гэсэн үг. Зөвхөн дан сахараар дамжуулж авбал. Тэгээ тийм мэдээж тийм хүн байхгүй шүү дээ. Одоо сахар идээл, сахартай мэдээ кальц аавна гэж юу ах вэ? Тэгээд кальц мэдээж тэгж авахгүй. Гэхдээ би энийг яагаад хэлж байгаа вэ гэхээр кальц агуулгадж байгаа юм чи сахараар идээд байл та гэдэг ийм ойлголт байж магадгүй гэдэг үднээс нь ингэж жоохон тоглоом шоглоом болгосон маягаар ингэж хэлж байгаа шүү. Тэгээс би яагаад кальцийг онцлоод байгаа бичил шимт хичээлийг бол хүний бие организм гэдэг бол маш ухаантай бичил шимт хичээлээ илүү байвал зохицуулаад бага байвал ингээд аваад ингээд зохицуулаад явах чадвартай. Гэхдээ энэ дундаас дутагддаг одоо дэлхийд даяараа олон нийтээр хүмүүсийн дунд бага хэмжээтэй байдаг хэд хэдэн тийм бичил шим байдаг. Тэрэнд нь юу ордог вэ гэхээр энэ кальцаас ордог юм аа. Кальц байна, төмөр байна, магнезиум гэд хэд хэдэн юм одоо бичил шимүүд байна л та. Тэгээ энэ кальц дээр би яагаад ач холбогдол өгөөд байдаг вэ гэхээр хүүхдүүд одоо энэ сахар хийцэн аль эсвэл маш хурдан хугацаанд миний түрүү ярьсан шиг энэ бид ингээд маш түргэн хугацаанд глюкоз болоод хуураад явдаг тийм хүнс идэд яваад байгаа байхгүй хүүхдүүд. Тэгэхээр чинь яах вэ гэхээр бусад нөгөө бичил шимт хижээлээ авч чадахгүй. Энэ дотор чинь ямар нэгэн шим агуулгахгүй. Ихэнхдээ бол энэ хэд боловсруулсан хүнс болвол ихэнхдээ энэ цагаан сахарыг ашиглаж байгаа шүү дээ. Бор сахарыг ашиглахгүй цагаан сахарыг. Энэ дотор ямар ч шим байхгүй. Тэгэхээр энийгээр амталсан ийм бор одоо боо тий чихэртэй боо бичээ одоо чихэр юу байдаг чихэрлэг юмнуудаа ингээд хүүхэд идчихэр чинь тухайн хүүхэд чинь мэдээж ирч хүч өгнө шүү дээ. Энд чинь цуснд глюкоз болоод очиж байгаа юм чинь нөгөө хүүхэд чинь аягүй сайхан ирч хүчтэй. Тэгээ хүүхэд чинь маш хурдан өсдөг болохоор ингээ хүүхэд чинь сайхан өсгөлүүн ингээд өсч торноод яваад байгаа юм шиг харагдаж байгаа бид нарт асуудалгүй юм шиг. Тэгэл хичээл дарахт нь бид нар амраар нь дэлгүүрээс нэг бэлэн юм аваад өгдөг. Тэрэнд нь сахар орсон байна. Тэгэл нөгөөд чинь ингээд гэтэл цаана хүүхдэд хэрэгтэй байгаа нөгөө янз бүрийн бичил шим болохын кальц чинь ирж гин үү тэр хүүхдэд. За тэгээд бусад аминд юм эрдэс чинь очиж байгаа юу энэ сахартай хүнснээс үгүй. Энэ болвол ихэнхдээ ерөнхийдөө болвол ашигын чанартай ийм хоол хүнснүүд байдаг. Хэд боловсруулсан бүтээгдэхүүнүүд гэдэг. Тийм болохоор хүүхдтэр аль болохоор энэ сахар орцсон зүйл биш жинхэнэ хоол хүнсээрээ ингээд дамжуулаад хоол хүнсээр өгж явах юм бол хүүхдийн ирээдүйн эрүүл мэндэд маш хэрэгтэй. Тэгээ бид нар болохоор бас их хайнх хүмүүс шүү дээ. Ер нь бол би тэгж анзаархад бол бид нар бол их хайнх хүмүүс, монголчууд бид нар ялангуяа за яадаг болдог шүү дээ. Бид нар чихэр идээд өссөн. Зүгээр л байна. Бид нар ингэж исэн. Зүгээр л байна гэж их ярьдаг. Гэхдээ тодорхой насанд хүрээд жишээлбэл
яг сайхан эд сайхан юм бүтээх насандаа хүрээд ирэхээр яадаг вэ гэхээр ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай бол тэр эрүүл мэндийн асуудал нь гэмтхэн ингээд гарч ирээд орцсон юм шиг санаад эмчид очиод намайг эмчлээд айл гэдэг. Гэтэл эн чинь бол бага наснаас нь эхлээд энэ шимт хижээлээ өдөрт авах ёстой шимт хижээл авч чадчихэв үү? Өдөрт тэр хүүхдээ ээж аав нь хэрэгтэй шимт хижээлтэй хоол хүнсийг бэлдэж өгч гин үү? Эсвэл зүгээр аргацаагаад яваад гин үү? Гэт эндээс бол маш их юм хамаарад хожуу гарч ирдэг юм байгаа байхгүй боцсын солилцооны юм гэдэг маань. Тийм болохоор бид нар хэд боловсруулсан бүтээгдэхүүн тэр дундаа сахарын хэмжээг ярихаас өөр аргагүй. Яг гэвэл нэгэнтээ сахартай зүйл идээд ингээд явцсан хүүхэд чинь бусад энэ энгийн юм сайхан хоол хүнсийг бол идэх сонирхол бол нэг төрдөггүй. Яг гэвэл энийг энтэй харьцуулбал энэ амттай үсттэй. Энэ хоёр амттай байгаа шүү дээ. Энэ бол амтгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол хүүхэд идэхгүй. Гэтэл энийг баг өгөөд анханасаа ийм мэдээ сургачаар хүүхэд яадаг вэ гэхээр энэ нялуун санагдана. Тэрнээс гадна бас нэг чихрэнд ингээ хүн дурлаад байдаг бас нэг шалтгаан бол бид нар яадаг вэ гэхээр эхийн сүнд чихрийн төрөл цаанаасаа агуулгдсан байд. Гэхдээ энэ бид миний яриад байгаа энэ нишинг одоо юу лээ? Чихрийн нишгнээс гарсан биш шүү дээ. Лактоз гэд одоо сүүний сахар гэж нэрлэдэг ийм төрлийн байгалийн сахар цаанаас агуулгдсан байдаг. Та нар хүүхэд яагаад эхийн сүнд маш дурлаад байдаг гэхээр бас цаанаасаа юм чихэрлэг амттай байна шүү дээ. Гэхдээ тэр нь болохоор өөрт нь яг тохируулсан хэмжээний илчилгээг өгдөг юм цаанаасаа ингээд байгалийн зохицолгоо гэдэг чинь гайхалтай юм байна шүү дээ. Байглаасаа байгаа хоол хүнс хэд боловсруулаад гаргаад авсан хоол хүнсний хооронд асар их ялгаатай байна. Тэгэхээр бага насны хүүхэд бид нар чинь багаасаа жоохон юм чихэрлэг юм одоо сүүгээр дамжуулаад авцсан учраас том болоод энэ чихэртэй энэ юмаа ингээд идэхээр маш гоё санагдаад таашаал өгөө тэр тархинд байгаа мэдээл чинь энэ их гоё юм ирж дахиад идэх гэсэн хүсэл өөрөө ирэхгүй төрдөг учраас энийг нь сонгоод байдаг. Энэ их сонгоод дээрэс нь энэ бол чип хямдхан энийг хийсэн бүтээгдэхүүн амттай дахин худалдан авахч энэ ийм бүтээгдэхүүнийг идэх сонирхолтой болдог учраас ийш нь татагтаад байна. Ийм болохоор бид нар өнөөдөр чихрийн хэрэглээний талаар ярих хэрэгтэй болж байгаа. За тэгэхээр нөгөө кальцийнхаа талаар буцаад ярихад кальцийн хэмжээгээ хүн ерөнхийдөө ойролцоогоор 20 хэдэн нас хүртлээр сайн хангаж аваад тэрнээс цаашаа одоо 40 хүрээд 40 наснаас хойшоо ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт явагдаад эхлэхээр эрчүүдийн хувьд 40 нас өнгөрөөд кальцийн хэмжээгээ эрдэсээ алдаж эхэлдэг. Өрөвдөлтэй байгаа хүн гэдэг амтэн чинь тодорхой яг заасан хугацаанд тэр юма хуримтлуулж авах хэрэгтэй. Гэтэл тэр хугацаанд сахараар бордсон дотроо эрдэс шим агуулаагүй тийм хоол хүнсээр бордоод өсөх ёстой юмараа өсчин. Гэхдээ хангалттай хэмжээний одоо кальц цуглуулж авч чадаагүй хүн чи яадаг вэ гэхээр бэртэл амархан бэртэн тийм ээ. Эсвэл яс зэрэгчлэлтийн асуудалтай болно. Тэгээд бид нар болохоор нэг буруу одоо юу байна л да яриа байна. Настай хүн гэхээр л нас нь амархан унлаа нас яс нь хугарч идэг. Настай хүн гэхээр л шүднүүд нь ингээ унжидэг юм шиг бодоод идэг. Үгүй тэр чинь амьдралынхаа явц дундаа одоо хийж байгаа тэр амьдралын хэв маягаас ихээхэн хэмжээгээр шалтгаалж байгаа учраас тэр хүний хожуу одоо 40 нас өнгөрсөн хойно амьдралынх нь чанарт нь нөлөөлж байдаг. Ийм болохоор одооноос маш хүүхдүүдээ маш багаас нь бодолцож эхлэх хэрэгтэй байна. За тэгвэл өдөрт авах хэмжээ кальц авах хэмжээ бол 800 г гэж хэлсэн. Тийм энийг юунаас авч болох вэ гэхээр сүүн бүтээгдэхүүнээс хялбархан авч болно. Бид манай монголчууд бол сүүн бүтээгдэхүүн өргөн хэрэглэдэг. Тэгвэл энэ яг уу сүү хэрэглэдэггүй хүмүүс бас байна л да. Сүүний лактоз гэдэг юуг тэр фермент алга болцсон. Фермент байхгүй, лактейз гэдэг нэртэй тэр эсгэг байхгүй учраас энэ сүү бие рүү орж ирэхээр тэрийг ингээд боловсруулж чадахгүй ийм хүмүүс бас байна. Тэгэхээр тэр хүмүүс бас энд чинь бас кальц агуулгадж байгаа. За тэгвэл сүүгээр дамжуулж авч болно. За тэгвэл нэг ийм хаяг сүү хэрэгэлдэг гэж бодъё өдөрт. За тэгвэл энэ сүүнд бол ойролцоогоор 250 мг кальц орсон байгаа сүү бүтээгдэхүүн. Тэгэхээр заавалчгүй энээс ингээд сахар 100 г сахарт байгаа 83 мг юугаа кальцаа энэ сахараар дамжуулж авмаар байна уу? Таны өөрийн сонголт. Эсвэл сүүнээс энгийн юм. Одоо энэ сүүнээс ингээд авчмаар байна уу? Ийм байна.
ингээ харьцуулаад үзээрэй. За тэрнээс гадна бяслаг байна. Бяслаг. Тэр байтугай энэ одоо талхнаас хүртэл кальц тодорхой хэмжээний кальц агуулдаг талх. Одоо ялангуяа энэ Европт амьдарч байгаа хүмүүс бол бас мэдэх бах те. Ихэнхдээ ингээд төвс талх энэ төр чинь дотроо ингээд бас юу агуулсан цацалгаар гэх юм уу одоо нэмэлтээр юм айгүйх шимт хижээл нэмсэн байдаг. За энэ талхыг одоо энэ юутай beans гэдэг нь штэ. Манайхаар бол шош гэж нэрлэх юм уу. За 2 ийм зүсэм талхан дээр энийг нэмээд итгэхээр 150 мг кальц авч чадна. Гэх мэтчлэн. За бас кальцийн өндөр юутай агуулгатай хүнсний тоонд бол сардин гэж загас орж байгаа. Одоо энэ лаазалсан загас байна. Бас энэ орж болж байна. Ингээд та бүхэн харьцуулалт хийгээд үзээрэй. За сахарыг бол хэрэглэх үү гэвэл тодорхой хэмжээнд мэдээж хэрэглэж таарна. Гэхдээ сахар хэрэглэхээр бас нэг асуудал нь бол цагаан сахарт эслэг байна уу байхгүй. Бор сахарт чинь эслэг байна уу байхгүй. Эслэг энэ хоёрт хоёуланд нь агуулгаддаггүй. Харин ийм бодит хоол хүнснээс бол эслэг энэ хоол хүнс бол эслэг агуулж байдаг учраас жинхэнэ ийм хоол хүнсээ идэх хэрэгтэй байна. За тэгэхээр эндээс та бүхэн өөрснөө дүгнэлтээ хийгээд үзээрэй. Бор сахар, цагаан сахарын ялгааг би та нарт танилцууллаа. Тэгээд өглөө ингээд нэг цайны газар ороод кофего уух гэхэд танд бор сахар ингээд урд чинь савлаад тавьсан, цагаан ийм сахар бас савлаад тавьсан байхаар нь эрүүл сонголт хийх гэсэн хүсэлтэй хүн энэ бор сахарнаас ингээд аваад хийдэг. За 100 г бор сахар нь иймэрхүү хэмжээний миллиграмаар тооцогдох ийм эрдэс агуулгаддаг, шимт хижээл агуулгаддаг гэхээр одоо иймийг ингээд цааш нь юунда хийгээд цайнда эсвэл тэр кофенда хийгээд уухаар чинь цаашаага яаж шингэх вэ? Өдөрт нөгөө хэрэглэх ёстой юуныхаа хэмжээг бас бодох хэрэгтэй. Юу лээ, эсэн чихрийн хэмжээг. Англид бол Их Британд эсэн чихрийн хэмжээг 11-ээс дээш насны хүүхдүүдэд бол 7 одоо ийм халбаар цайны халбаар 7 гэж хязгаарласан байд. Би бол энийг хувьд энэ миний хувийн үзэл шүү. Цаанаас нь тогтоосон юмны талаар би ярьж байгаа ч гэсэн хувийн үзлийг оруулахад миний хувьд энэ бол маш өндөр тоо гэж бодож байгаа. Тэг би яагаад энийг өндөр тоо гэж бодож байгаа вэ гэхээр яагаад гэвэл нэг аюул нь хэд боловсруулсан хүнс маш түгээмэл болсон өнөөгийн нөхцөлд энэ 7-оос гадна айгүй их бас сахарыг авах тэр их сурвалжууд их байдаг байхгүй. Бүх юмд одоо сахар орсон. Сахарын хэмжээ маш их хэмжээгээр агуулгдсан байгаа учраас нэг мэтгэд энэ 7 гэдэг чинь даваа явцсан байдаг байхгүй. Тийм болохоор би энэ хэмжээг заавалчгүй хүмүүсийг ингээд өдөрт 7 ийм халбаг сахар идэж болох юм чинь гэд нэг сахар идэх гэсэн хэрэг байна уу? Бас өөрснөө бодоод үзээрэй. Энэ мэдээж хувь хүний сонголт. За тэгээд нэг ийм одоо энэ амны жижиг халбгаар чинь 4 г ийм сахар орсон байдаг байхгүй юу? Энэ тэгээ 30 г гэдэг чинь одоо 7 ийм халбаг 1 2 3 энийг ингээд 7 хэмжээ. Энийг бол би маш их гэж бодоод байгаа. 3-аас доош насны хүүхдэд ийм цагаан бор аль сахар нь ч ямар бага нэгэн сахарын хэрэг байхгүй. Угаасаа энэ бага насны хүүхдэд сахар энэ улсад бол сахар өгөх хэрэггүй гэж заасан байд. Тэгэхээр бага 3 хүрээгүй хүүхдэд тэр нэмэлтээр юм нэмэлт исэн чих нэмэлт сахарыг өгөөд хэрэггүй. За би нэмэлт нэгэнт ярьж гиснэ нэмэлт сахар байгалийн гаралтай сахар гэж юу яриад байна гэдгийг би та нарт юу яа танилцуулъя. Энэ дээр нэг хүн юм бичсэн. Тунгалаг кофего сахаргүй ууж сурсан дээр. Харин тийм хэрвээ сахаргүй уухад хэцүү байх юм бол бас сүйтэй ууж бас болно. Би болохоор сүйтэй ууд. Яг л сүүнд бол natural sugar буюу цаанаас агуулгадж байдаг тэр сүүний сахар гэж бид нэрлэдэг тэр юу байдаг. Сахар агуулгаддаг. Тийм болохоор арай амт нь тийм гашуун санагдаад байдаг хүмүүсийн хувьд энэ бол арай дээр болж байгаа. За тэгээд би сүүнээсээ нэг энэ нөгөө нэг сүүнээс нэг балгач яагаад гэвэл ингээд яриад ахаар хоолоо хатаад ирж байна. За би ингээд кальцийн хэмжээнээс авч ийн гэж юу. За сая юу ярьж байлаа? Бага насны хүүхдэд юу гэдээ ярьж байсан шүү дээ, тэ. Бага насны хүүхдэд өгөөд димээ гэж ярьж байсан тийм ээ. Энд би бас нөгөө харуулгын үзүүлэнгүүдээ ингээд ярихаа мартаад ингээд өнгөрчих юм. Энэ бас тарг байна. За таргнаас энэ 150 г тарган дээр нэг гадалтай хамт идэх юм бол тэр хүн өдрийнхөө
180 мг кальцийг авчих жишээтэй. Би ингээ кальцаар тусад нь бас нэг лайв хийсэн байгаа. Тэгээд цагтаа, завтаа болвол чихвчээ хийгээ сонсоод үзгүй юм. За одоо жоохон молассийн талаар баг зэргийн мэдээлэл өгье. Энийг бурмыг дангаар нь хүмүүс бурам маш бүх юм сайн гэсэн, бүх юм сайн гэд бурмыг болол хэрэглээд байдаг. Мэдээж энэ хоёртой харьцуулбал энэ бол дотор нь агуулгадж байгаа шим болон хит боловсруулсан байдал талаас нь аваад үзэхэд эн чинь арай дээр байгаа байхгүй бурам. Гэхдээ бурам бол маш тийм өвөрмөц үнэртэй. Одоо энэ хурц үнэртэй байна л да. Би бурмыг бас гэртээ хаяа хэрэгэлдэг. Яагаад гэвэл бурманд бас агуулгадж байгаа юмнууд байна. Бурманд юу агуулгаддаг вэ гэхээр B6-гийн төрлийн амин дэм. За мэдээж кальц. Одоо энэний бүр илүү өтгөн хэлбэр гэсэн үг шүү дээ. Бурмын сироп. Кальц агуулгадна, магний агуулгадна, манган гэдэг эрдэс агуулгадна, кали, зэс, төмөр гэсэн энэ эрдэсүүд агуулгаддаг. Ийм болохоор энэ агуулгадж байгаа шим дээр нь тулгуурлаад тухайн бүтээгдэхүүн хүмүүст их сурталчлагддаг. Одоо маркетруудын бас нэг арга байна шүү дээ. Цаашаа бүтцийг нь цөмөрөө ингээ харахаар нөгөө фруктоз, глюкоз гэдэг адилхан бүтэц, адилхан л янз бүрийн сахарууд л явж байгаа байхгүй юу? Яг энэ цагаан бор гэдэгтэй ялгаагүй. Мэдээж адилхан чихэрлэг амтны юм. За бурмыг хэрэглэхээр нэг асуудалтай байдаг нь би одоо гэртээ маш их юм бэк юм жигнээд одоо амттанг аль болохоор сахар багтаагаар эсвэл эслэгээр баяжуулаад амин дэм үр самар зэргийг орлуулад янз бүрийн юм хийж туршиж үзэх дуртай. Тэгээ энэ бурмыг ингээд ашиглахаар яадаг вэ гэхээр мэдээж юм сахар шиг яг юм байж чаддгүй. Жишээлбэл би наадсахын жишээ болгоод авахад алюмины одоо apple crumble хийхдээ би энэ дээдлийнхэн топпингийн энийгээр хийгээд нэг жор оруулж ийсэн санаж юм. Миний юмыг дагдаг хүмүүс бол мэдж байгаа. Тэрийг ингээд оруулаа энийгээр хийхээр гарт ингээд зууралдаал бас нэг тийм юу биш. Тийм нэг юм хэрэглэхэд амархан биш. Гэхдээ ер нь та нар ингээд байгалийн зохицлыг ингээд анзаараад байгаагаар дандаа хүний хялбаршуулсан амархан болцсон хитрхи ингээд цаг хугацаа бага урдаг хялбаршуулсан юмнууд ч л хүнд асуудал үүсгэж байгаа байхгүй. Одоо ингээд миний амьдарч байгаа энэ улсын жишгэн дээр аваад үзэхэд Англи одоо Их Британи бол хэд боловсруулсан хүнснийхээ өрхийн хэрэглэх хүнсний хэмжээгээрээ Европод 19 орны дотор судалгаа хийж үзэхэд Их Британи бол хамгийн дээгүүрт ордог. Хамгийн их тийм бэлэн одоо ингээд боловсруулаад гаргаад ирсэн бүтээгдэхүүн авч хэрэглэх хандлагатай орн гэсэн үг шүү дээ Европ дотор. Тэгээд ингээд амархан юм хэрэглээд байхаар чинь нөгөө юу н өсөд байдаг вэ гэхээр янз бүрийн өвчин, эмгэг тэр юмнууд нь бас дагаад өсөд байна л та. Тэгэхгүй өөрөө яаж игээ гэртээ боловсруулад хоолундаа гэртээ хийгээд шинхэн шимтэй юм хийж идээд байхаар тэр чинь мэдээж цаг зав зарцуулагдана, effort дэлгүүрээс очиж сонголтоо хийн, бас үнийн хувьд бас өндөр байна тий. Гэхдээ ингээд сайн анзаарах юм бол маш мэдээж энгийн зүйл байдаг. Юу вэ гэхээр хэд боловсруулсан зүйл халтай өөрөө цаг зав тэр хамаг юмаа ингээд зарцуулаад юмаа хийхээр арай юу баг байгаад идэг. Одоо эрүүл мэндэд сайн байгаад идэг. Тэгээд жишээ нь бол энийг ингээд мэдээж ингээд хийхэд надад хэцүү илүү цаг ордог ч гэсэн арай өршөм энийг ашигласнаас арай илүү өршөмтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ ялгааг нь бол харьцуулж үзэх юм хэрэгтэй байна. За борба цагаан сахар дээр өөр асуух зүйл байвал ийш нь бичээрэй. Цаг хэд болж байна? Би нэг цагт амжуулж ярэ гэж бодсон чинь айгүй юу яасан бэ штт. Юу лээ? Цаг маш хурдан өнгөрсөн биз штт. Одоо борг 13:55 гэдэг чинь. За би та нарт дундаас асуулт байна уу гэд хараадах юм за. Хэрвээ асуулт байх юм бол хариулаад тэгээд дараа нөгөө бэлгийн эзнээ тодруулъя. За дэгма манал шилтэй бурам хаанаас авах вэ гэж. За одоогийн байдлаар би өөрөө энд Европт амьдарч байгаа. Европоос та бүхэнд ингээд лайв хүргээд одоогийн миний танд өгч чадах зүйл маань мэдээлэл байна. Би одоо жишээлбэл энийг тэндээс аваарай гэд харамсалтай танд ингээд хэлэх надад тэр боломж алга. Надад болвол ингээд юугаа танд сонголт хийхэд чинь туслах энэ талаараа тусалж чадчихвэн. Харин хаанаас авах талаар нэгэндээ ингээд хоорондоо зөвлөөд миний энэ пэйжин дээр ягараа хилцээд хариултаа аваарай. Жимсний шүүс хүүхдэд өгвөл ямар болоо? Энэ маш зөв асуулт. Энэ хэн асуусан бэ? Үлзий жаргал цэрэм пүрв. Маш зөв асуулт байна. Гоё асуулт. Жимсний шүүс хүүхдэд өгвөл ямар болоо гэдэг асуулт байна. За тэгэхээр энэ асуултан дээр чинь тулгуурлаад би нэг зүйлийг тайлбарлаж өгье. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт хүний хэрэглэх
нэмэлт чихрийн хэмжээг одоогоос хэдэн жилийн өмнө бууруулсан. Одоо ингээд заалтыг багасгасан байгаа. 5 тал хуваар баг. Тэр яагаад ингэж бууруулж байгаа бэ гэхээр энэ бол ойлгомжтой. Хит таргалалт болон бусад төрлийн одоо obesity гэж нэрлэдэг энэний тоо маш өсөөд шүдний эмгэг энэ чихэртэй хоол хүнстэй холбоотой учраас энд одоо ийм маш олон төрлийн судалгааны дүнгууд баримтууд байдаг учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний хэрэглэх сахарын хэмжээг ерөнхийдөө ингэж багасгаж өгсөн байгаа. За тэр сахарын хэмжээгээ заахдаа нэмэлт сахар гэж нэрлсэн байгаа. Added sugar гэж нэрлэдэг, free sugar гэж нэрлэдэг. Байгалийн гаралтай сахарыг энэ одоо энэ багсах гэсэн юмдаа тусгаагүй. Тэгэхээр нэмэлт сахарт юу ордог вэ гэдгийг цөмөрөө авч үзцгээе. Мэдээч хэрэг бүх төрлийн 9 чихэр орно энэ нэмэлт сахарт. Энэ янз бүрийн бор цагаан 9 чихэр, за нөгөө molasses, за тэгээд зүгээн бал. Эннээс гадна бас нэг ордог юм juice. Одоо жимсний шүүсийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэмэлт чихэрт оруулжээ. Яагаад вэ? Яагаад энэ жимсний шүүс чинь амин дэмтэй ийм сайхан юмыг жимснээс гардаг юмыг яхаараа нэмэлт сахар гэдэг нэртэй энэ категорид оруулчихж байгаа юм бэ? Тэгтэл энэ сүүнд агуулгадаг сахарыг яагаад нэмэлт сахарт оруулахгүй? Байгалийн гаралтай сахарт оруулаад байгаа юм бэ гэсэн асуулт гарч байгаа. Яагаад гэхээр шүүс жимсний энэ juice буюу шүүс гэдэг зүйл бол байгаль дээр цаанаас шууд байсан юм зүйл биш. Хүний аргаар хүн тэр juice-ийг шахаад дотор нь байгаа шүүсийг ингээ гаргачих байна. Тэгэхэд яах вэ гэвэл дотор нь агуулгадж байгаа амин дэмж тэр агуулгадж байгаа тэр сахарын хэмжээнд тэр ингээд ийм нягтаршаад ингээд бэлэн болоод урд гараад ирж штэ. Одоо нэг ийм аяга ийм шүүс ингээд уухад чинь нэг аяга жимсний шүүс уухад тэрэнд агуулгадах сахарын хэмжээ нь ойролцоогоор шүү дээ. Ойролцоогоор ярихад одоо бид нарын мэддэг хийжүүлсэн ундаа биш үү? Coke гэж хийжүүлсэн сахартай ундаа. Тэрэнд орох энэ сахарын хэмжээтэй ингээд тэнцгээр хэмжээний тийм сахар болчдөг. Одоо энэ жимсийг ингээд шахаад нэг ингэчээр. Тэгээ нэг ийм шилтэй жимсний шүүсийг гаргаж авахын тулд хэдэн ширхэг жимсийг шахах вэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Тэр жимсийг бүхлээр нь идэхэд яадаг вэ гэхээр дотор нь нөгөө эслэг гэдэг байгаа юм байна шүү дээ. Эслэг гэдэг байгаа. Тэр зүйл чинь таны бие рүү очино. Гэтэл жимсний шүүсийг ингэ шахачгаар амин дэмийг нэг дор авч болж байна. Yes, that's good. Сайн байна. Гэхдээ эслэг чинь танд очихгүй. Тэр эслэг яагаад чухал юм бэ? Эслэггүйгээр ингэ жуус ууж яснаас эслэгтэй жимсийн яагаад ингэ хазаад идвэл зүгээр юм бэ гэхээр энэ эслэг чинь хүний биеийн дотор биед оршиж байгаа тэр микробиом буюу бидний монголоор хэлэх юм бол бичил нянгуудын үндсэн хоол хүнс нь болж өгдөг. Тэр бичил нянгууд чинь энэ эслэгийг идэж байж өсөж үржиж тоо толгоонд сайн байж эргээд бид нарын дархлаанд сайнаар нөлөөлдөг учраас жимсийг шүүсээр нь хүүхдэд өгснөөс илүү ингээд бүхэл жимсийг нь өгвөл арай илүү ашигтай. Мэдээж жимсийг ингээд шахачгаар дотор нь байгаа тэр агуулгадж байгаа шим шүүсийг нь авахд бол ашигтай тийм ээ. Гэхдээ дэлгүүрээс бэлэн шүүс авахаар ихэнхдээ яадаг вэ гэхээр хямд төсрийг нь болоод концентрацийн жуус зардаг байгаа. Концентрацийн жуус нь яадаг вэ гэхээр ингээд хатаасан жимсийг буцаагаад шингэн нэмээд дээрэс нь бас нөгөө гой үнэр амтыг нэмхийн тулд жоохон тийм өөр юмнууд бас нэмж ийн л та. Тэгээд хугацааг нь уртсахын тулд тэр яагаад ингэж концентрацийн жуус гаргаад байдаг юм бэ гэхээр тээвэрлэлт нь бол тэр амархан болчих чинь тийм үү. Нэг газраас нөгөө талд нь жуусыг ингээд зөөхөд тэр хуура болгоцсон хөлдөөцсөн юм чинь ачаад нөгөө талаас нь нэг газар хүрэхэд амархан байна. Тэгээд гэтэл тэрний реклам нь юу гэж гардаг вэ гэхээр модноос маш гоё бүнжийсэн шүлс гоожуулсан гоё жуус авлаа, хурааж авлаа, саунд хийлээ, таны урд гарлаа гэд ингээд гаргачихсан. Тэрэнд нь харамсалтай ихэнх хүмүүс итгээд ёстой гоё юм уу гэж боддог. Гэтэл тэр чинь бас тодорхой хэмжээгээр дамжлагаар ингээд яваад биднэрт хүрч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ байгалийн жамаар нь байгаа ямиг жамаар нь хэрэглэвэл зүгээр. Хоёрдугаар шалтгаан гэх юм бол жимсийг улирлын чанартай хэрэглэж иржээ хүмүүс. Одоогийн шиг хаасайгүй энэ аягаар дүүрэн жимс ингээд тавьчихад өдөржин ингээд идээд байдаг ийм уламжлал хүнд байгаагүй юм байна. Тодорхой хэмжээнд
ургац хураагаад намар болохоор тухайн хаана орон нутагтаа байна. Тэрний хурааж аваад жимсний мод чинь тэр жимсийг шууд байнга ингээд гаргаад байна гэж байхгүй. Тодорхой хэмжээнд ургаад тэр боловсроод ингээд гаргаа бэлэн болсныхан дараа тэр үед нь хүн аваад нөөцлөө тодорхой хэмжээнд ингээд авдаг. Гэтэл ингээ байнгын энийг өгөөд байна хүний биед өгөөд байна гэдэг чинь бас л нөгөө нэг химнэл алдагтаад ирж байгаа. Дээр үед яагаад элсэн сахартай энэ чихэр орсон чихэрлэг зүйлийг баячуудын хоол гэж нэрлэдэг байсан бэ? Тэр байтугай тулай гэж өвчнөд баян хүмүүсийн өвчин гэж нэрлэдэг байсан байна. За яагаад гэхээр тухайн дээр үед анх энэ сахар одоо энэ нишин юу лээ энэ ургамлыг чинь бид рүү яриадсан. Чихрийн нишинг гэдэг энэ ургамлын энэ тариалалт хөгжөөгүй байх үед эн чинь ховор бараанд тооцогдчихсэн байгаа байхгүй. Ховор бараанд тооцогдоод зөвхөн тэр афорт хийж авч чаддаг хүмүүс нь худалдаж авах чадвартай хүмүүс нь сахарыг хэрэгэлдэг байсан. Тэгээ энэ сахарыг хэрэгэлсэн хэмжээгээрээ бас тухайн хүний эрүүл мэндэд бас нөлөөлж байсан энэ дээр үеийн одоо бичигдсэн ном зохиол судалгаа энтерт бол харагддаг юм. Тэгэхээр одоо хүний бие бол ингээл хувраад эволюцийн явцад өөрчлөгдөд яваад байгаа. Гэхдээ хүний бие илүү фруктозыг хаач нөгөө нэг цаасмаа. Фруктозыг боловсруулахаасаа чадвараасаа илүү глюкозыг маш хурдан боловсруулдаг хүний бие. Яг бол глюкоз чинь маш элбэг оршиж шүү дээ. Фруктоз чинь юунд дагуулгддаг юм бэ? Зөгийн балан дагуулгддаг тийм ээ. Дээр үед бол зөгийн балан дагуулгддаг байсан. Тухайн боловсрсан жимснүүдэд янз бүрийн жимс за тэгээд бусад төрлийн бас зарим ногоонууд дагуулгддаг байсан. Тэгэхээр энэ фруктозыг бол тийм их хэмжээгээр нь бид нарт байглаас бол олгогддоггүй байсан учраас хүний бие бол их хэмжээний фруктоз ороод ирэхээр одоо бол тэрнээс үүдээд энэ зохицол нь алдагдаад байгаа. Глюкозыг бол тодорхой хэмжээнд зохицуулаад сурцсан. Яг гэвэл глюкоз бол хаасаагүй илбэг байна шүү дээ. Одоо яа бүх төрлийн энэ ургамал чинь цаашаа очиж цуснд очиж глюкоз болж хуурдаг учраас. Ийм болохоор хүүхдтэй бас жүүс өгөхдөө бас болгоомжтой хандах хэрэгтэй байна. Тэгээд жүүсийг бас яг санал болгодог. Манай одоо жишээ аваад хэлэх юм бол энэ улсад өтгөн хаталттай хүүхд бас жүүс өгөөрэй гэдэг эмчнэр бас дуурчил байдаг л та. Тэгээд ингээд бас нөгөө цаагаараа ямар үр дагавар өгөх вэ гэдэг талаас нь бас бодолцож үзэх хэрэгтэй. За одоо үг олдож өгөх холдлоо гэдэг шиг одоо ингээд миний лайва дуусах цаг болсон байна. Тэрнээс өмнө цөмөрөө нөгөө аздтан биш бэлгнийхээ эзэн шалгаруулах уу. Энэ бор цагаан сахарын талаар та нар тодорхой хэмжээний мэдлэгтэй болж чадсан бол бичээрэй. Чадаагүй бол асуугаарай. Окей, now. За би энэний өмнө ийм нэгэн хайрцагтай dark chocolate-ны цуглуулга. Дээрээс нь какаоны үртэс, какаоны powder гэдэг энэ одоо ямар нэгэн сахарын орцгүй ийм бэлгийг нэг хүнд өгье гэж бодсон юм а. Энэний өмнө нэг хүнд ингээд өгсөн чинь дараа нь маш олон хүн идэвхтэй оролцсон чинь миний бас дахин бас нэг хүнийг баярлуулмаар санагдаад. Тэгээд би энийг бас болцол тавьсан байгаа юм. Тэр болцол нь болохоор яаж та миний энэ чихрээ тансан тэмдэглэл гэдэг пэйжийг олж мэдсэн бэ гэдэг талаараа бичээд 3 найзгаа меншн хийгээч гэж та бүхнээсээ хүссэн. За тэгээд би ингэж оруулж байгаа мэдээлэлээ яагаад ингээд та нарын бас тусламжийг хүсээд байгаагаа бас хэлье. Яагаад гэвэл би энэ өгж байгаа мэдээлэлээ нэгдүгээрт хүнд хэрэгтэй зүйл гэж би өөрөө бодож байгаа. Яг бол надад хэрэг болсон учраас бас нэг айлт бас хэрэг болох байх гэж боддог. Хоёрдугаарт энэ бүх мэдээллийг олохын тулд би өөрөөсөө бас манай гэр бүлээс санхүүгийн хувьд зардлаа гаргаад сургууль сураад тэгээд дээрэс нь маш их цаг зав зарцуулж байж энэ мэдээллийг олж авч байгаа болохоор энэ мэдээлэлээ бас олон хүнд бас хүргэж юмсан гэсэн бодолтой. Гуравдугаарт би одоо хэд түрүүний хэлсэнчлэн хэд боловсруулсан бүтээгдэхүүн ихтэй оронд амьдарч байгаа үүднээс энэ байр суурнаас ингээд харахаар манай уламжлалт хоол хүнс чинь их айтайхан байсан байгаа байхгүй юу? Тэр үүднээс нь харахаар энэ мэдээлэлээ эндээс төрүүлээд ингээд хүргэх юмсан. Одоо энэ аюул нь ингээд бүр Монголд ингээд дэлгэрхээс нь өмнө энэ хэд боловсруулсан бүтээгдэхүүн чинь яваанда яадаг юм бэ гэдэг талаар олон хүнд хүргэх юмсан гэдэг үүднээс би ингээд олон хүнд хүргэх талаар та бүхнээс гуйсан юм аа. Тэгсэн чинь маш олон хүн энэ миний
одоо хүсэл хүлээж аваад маш олон хүн энд ингээд бичсэн байна. Найзуудаа ингээд дуудсан байна. Одоо энд би таамагт харуулъя. Би энд ингээд доор ингээд бичээрэй гэсэн чи 100 гаруй хүн ингээд оруулсан байна. Тэгээд энэ дундаас бас сонголт хийхэд надад дахиад хэцүү. Энэ 100 гаруй хүн 100 хүн ингээд гоё биччихэр чинь тэрийг сонгоод нэг хүнд ингээд бэлэг өгнө гэхээр чинь энэ хэд хүүхдүүдээсээ хүнд нь илүү хайртай гэж тэгж асууж байгаа юм шиг юм хэцүү юм биш үү? Сонголт хийхэд. Гэхдээ би ямар амлсан юм чинь энийг нэг хүнийг сонгоод өгөх хэрэгтэй. Хаачуу. Одоо ингээд доошоо яваад гараа энэ. Тэгээ би энд 166 комент бичээд 135 хүн шеэр хийсэн. Та нарт бүгдээрэнд нь баярлалаа. Би бүгднгийн чинь бичсэн юм уншаад надад маш их таалагдсан. Ёстой их баярлсан шүү. Энэ хараа би ингээд чадах хэрээрээ дээр нь ингээд лайк бүгдээрэнд нь ингээд лайк дараад явсан байгаа. Тэгээд энэ дундаас би нэг хүн шалгаруулаа гэд нэрийг бичээд тэр ширээн дээр тавьцсан аваад ирээзэн. За одоохон энэ дээр би нэрийг гаргаад ирсэн. Одоо эндээс ингээд тэр хүнийхээ бичсэн энэ юуг нь уншаад, сэтгэлдлийг нь уншаад би ингээд хараа 1 2 3 4 5 хүний нэр бичсэн байгаа байхгүй энэ бүгдээрээ таалагдсан. Тэгээд эндээс энэ хүмүүсээс сонголт хийхэд бас хэцүү л байл та. Гэхдээ яг ямар байшин савын юу орон гэр бэлгэлж байгаа ш зүгээр нэг хөрхөн шоколад бэлгэлж байгаа болохоор энэ телевизийн хүмүүс яаж ингэж удаан ярьдсан бол яг ингэж бүх хүчээр шавхаад ярьчгаар чинь юу яд юм бэ штэ. Хоолоо ингэ гаргадаг юм биш штэ. Хажуудаа сайхан ус тавьж сууж юм. Энэ радио телевизийн хүмүүс яад юм бол яг хүндэтгэх сэтгэл төрж байна гэж. За ингэж хайсан чинь гарч ирдгвэ. Айгу удах та нарын ингэж цагийг энэ гараад ирлээ. Энэ. За би энэ ингэж байна. Шарав долгормаа гэж хүн байна. Энэ хүнд би өнөөдрийнхөө энэ бэлгийг дамжуулъя гэж бодож байна. Энэ хүнийг бичсэн зүйлийг нь та нарт уншиж өгье л доо. Анх найзууд минь шеэрлээд дагсан хүүхдүүдээ бүгдээринг нь дагалдуулсан ач зээ гэр бүлийнхэндээ бичээ өглөөний хоол салаад гээд хийж өгч байгаа. Энэ бичээ гэдэг нь одоо сахарын хэмжээ багтаа жигмний жор оруулсан тэрийг хэлж байгаа юм болов уу гэж бодож байна. Ач зээ гэр бүлийнхэндээ гэдэг гэхээр надад маш их таалагдлаа. Яагаад тэгэхээр миний энд комментос юу уншиж байхад би ингээд сахарын хэмжээгээ багасгая гэд ингээд бодохоор өвөө эмээгийн дэ очихоор их чихрээр ирэхлүүлээд байнга чихэр өгöd ах юм а гэдэг гэсэн ээж аавын сэтгэлдлүүдийг маш уншиж байсан. Гэтэл энэ хүн болохоор ач зээ гэр бүлийнхэндээ энэ сахарын хэмжээг нь ингээд таньж байгаа гэдгийг нь дуулахад надад маш таатай байсан учраас энэ хүнийг сонгоод танд их баярснаа илэрхийлье. Тэгээд ингэж бичсэн байна. Үндсэндээ өөрийгөө болон өрөөлийг чихрээ танах хөтөлбөрт хамруулад үр дүнтэй байгаа. Үр өгөөжтэй гоё групп мэдлэгтэй мэдрэмжтэй шүү гэж. За их баярлалаа танд. Тэгээ бас хийж байгаа хэрэгжүүлж байгаа юмныхаа зургийг оруулаад миний нөгөө гаргасан чиата сахар багтаа нэрсний жороор юуны юулээ варени жороор бас варен хийсэн юм зураг ингээ оруулсан байна энэ хүн хараа. Тэгээ танд их баярлалаа. Шарав долгормаа гэдэг хүн та утасныхаа дугаарыг над руу ингээд энэ ямар нэгэн байдлаар явуулаарай. Тэгээд энэ бэлгийг та хүлээж аваарай. Тэгээд та бас ингээд хүүхдүүдтэйгээ гой юм гэртээ хийх дуртай болвол энэ какаоны паудраар гой шоколадтай сахарын бага орцтой гэртээ юм янз бүрийн гоё юм хийгээрэй. Энэ бол бас одоо какаоны хамгийн тийм хэд боловсруулаагүй хэлбэрээр нь байгаа ийм шоколадны нэг төрөл гэж хэлж болно. Ийм байгаа. Энд бол төрөл бүрийн шоколадны цуглуулга байгаа. Гэхдээ dark chocolate өөрөөр хэлбэл сахарын хэмжээ багтаа гэсэн үг. За тэгэхээр би энэ миний ингээд зарлаад байгаа энэ зүйлд маань маш олон хүн идэвхтэй оролцож байгаа учраас дараагийн дахиад нэг энэ хүнд энэ бэлгийг өгье гэж бодлоо. Яг энэ адилхан. Тэгээ та энэ бэлгийн эзэн болохыг хүсвэл одоо миний дөнгөж сая ярьсан энэ лайвыг паблик тохиргоотоо шеэрлээд 3 найзаа меншн хийгээд яг энэ миний пэйжнээс амьдралдаа хэрэгжүүлсэн ямар нэгэн зүйл хэрэгжүүлсэн бол тэрийгэ бичээд тэгээд адилхан ингээд энэ бэлгийн эзэн болох бас боломжтой шүү. Би дахиад нэг хүнийг баярлуулмаар байна. За ингээд өнөөдрийнхөө
лайвыг өндөрлөе. Цаг заваа гаргаад миний бэлтгэсэн энийг зүйлийг яасан хүмүүст сонссон хүмүүстээ их баярлалаа. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Би одоо ингээд лайваа өндөрлж байна. За баяртай.